Сайн байцгаана уу? Өнөөдрийн подкастын дугаараар Номтын Тэнгэрийн улаачдын домж Зайран Батжаргал ах маань оролцлоо. Подкастын энэхүү дугаараар Эрдэнэт хүн даруй их мөрөн дөлгөөн Монгол эрх хүний, зайран хүний ухааны цар хүрээ ямар байдаг, хүмүүний амьдрал хизээнээс эхэлдэг талаар гүн гүнзгий ярилцсан дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Монгол эрх хүний даруй төлөв байдал нь өөрийг нь чимж их ухаарлан хайрлсан хүндэт эрхэнд талархал илэрхийлье. Тоглон сууж таалан болгоно. Тийм. Ер нь бол яг миний зүмбэл яг. За нэг тийм тих гэдэг шиг яг л бил. Тэгээ би ч өөрөө цагтаа байсан учраас бас нууц шүү дээ тийм нууц. Тийм тэгэл ер нь бол гэртэн ер нь өөрөө бүтээг тэгтээ шарах өөрөө бүтээг гэж чинь 41-нд татчихна. Яадаг? 41-ний чулуугаа татчихна. Чулуу татчихна. Дөрвөн бэрхэ хашчихна. Би ч үр жоохон байхдаа хонь хорлоор мэргэлдэг байсан юм. Өө за. Тэгэл солиороод имэж загнуулаад имэж яхав тэгэл зайл хөөрхөнтэй. Чи шоронд орноо болохгүй гэсэн баг. Өстөө тэгээд нэг хэсэг намд бүр байхгүй болчихсон шүү дээ. Үгүй байхгүй болчихсон юм лээ. Ойлгоцсон юм. Тэр байжсэн сүйдээ тэгэл мэдхгүй тэгэл би ч өөрөө л тэгэл бүгд уулчлах өөрөө заанаш үрд манайхан чад. Бүгд заанаш үрд нааш үрд. Үгүй ч тэгээ манай тэр өвөөгийн нэг тим юм надад өвөө байсан ч гэж магадгүй шүү дээ. Тийм. Одоо би тэгээд энэ буурал муурлаа аваад хэлээд. Бас нэг тим буурлууд юм байсан байж магадгүй. Би бас өөрөө ойлгохгүй шүү дээ. Тэр явчихлаа. Юуны домно гэхээр ер нь яана гэсэн үг. Өөр ер нь домнож болов. Одоо би ингээд өөрөө бодоод харцаа юу. Олон гэж би одоо саж онцдаг байсан юм шүү. Яагаад гэвэл заяа. Яагаад гэвэл би ингээд үлээгээд шүү дээ тий. Үлээгээл тэгэл би гээл ингэ чинь заримдаа тэгээд ам нааш үлээ тий. Зүгээр заяа гэж бол ингэж байгаа л цаццах гэх өөрөөр дотор юм бодороо заримдаа тармаар нөшч нөө би чинь. Тий. Бас нэг хідэн таринтай шүү дээ. Дээр үе минер чинь хонь мөн хариулах за янз бүрийн юм хүний газар мазар тааруул ийм тарин уншдаг шүү ингэдэг шүү энэ чинь ингэдэг шүүгээ зааж өгд тэрийг уншдаг байсан юм чи харахгүй шүү нүн явахдаа тэгэл нөгөө тэр уншиж байгаа. Гэтэл болоо тэр усад баярлал гэдэг байсан шүү дээ. Тэгээ одоо би сайн домч гэдгийг зарласан шүү дээ тий. Тэгэхэд л би бодсон. Миний буурал домч байсан юм байна. Тэгээ надад энэ домныхаа ихийг өглөөд бодсон. Тэгээ тэр хүн амт нэг үлэг болтой тэр болж байсан юм билгүй. Би мэдгүй шүү дээ. Тэг домчтал байсан юм байна л да тийм. Тэгээ тэр домд л бодлоо хийчихсэн шүү дээ. Тэгээ бодлын хүч өндөртэй ч гэх юм. Тэр одоо бодоод гэнэ би энэ суугаад юу энэ бодлоороо шууд юм хийдэг гэдэг. Ингээд би энэ сууснаас хойш би чинь бодлоороо хүнийг үлгээгээд ингээд яхаар чинь миний биелэх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ хамгийн яад би үрдэг тийм ихтгэл асгаар энд хурж ирээд би мэдхгүйсэн байхгүй. Тэгээ энд хурж ирэл юуны гिचэл ороод яжсэн чинь бас сэлэн мэлэн болол тэгээл ингэсэн чинь шууд би чинь сэлэн гэл ингэсэн чинь л гэл бас тэгээл би итгэсэн шүү дээ. За бодлоор юм хийж болдго юм байна. Тэгээ тэн дээр үл итгэл бол надад сайн өгсөн. Бодлын хүч та уусаа ер нь бодлын хүч багасаа хөгжүүлээд бодлын хүчээр л явсан ба. Тэгээ яг тэр бодлогоо өөрөөр бодлож өөрөөр зөв соёл байсан юм шүү лээ надад. Тэндэл би нэлээ хөтлөгдсөн. Зөв соён гаргаж явсан. Одоо тэгэл тийм байх нь за гэж чинь. Та муу юм боддог уу? Муу юм боддог уу? Муу юм бодохгүй шүү дээ. Тийм ээ тийм учраас тийм учраас өнгөчл муу юм нэр хөл. Ус тийм байхгүй. Айц танд байдаг уу? Байхгүй. Тийм нөө эрсдэл боддог уу? Ингэчвүдээ, тэгчвүдээ гэдэг. Миний бодоод идэх шүү дээ. Харин тийм ээ. Дээрсээ та тэгдэм байх. Ус тийм эрсдэл боддог. Би өөртөө итгэдэг. Би өөрийнхөө хүүхдийг ямар ч байсан тэгээд тэр өндөр өвөө чинь хувьд бид нар өндөр тэр өндөр өвөө чинь өөрөө тэгээд үлээд байсан чи би нэг юм байгаа бол үлээж байгаа л үү. Тэгээ би бол өөрийнхөө хүүхдүүдийг тэгдэг учраас тэгээд хоёрдугарт яагаад тэгдэг вэ гэхээр угаасаа би чинь жаахан байхдаа нөө мал дээр байхад
тэгж малаа үзүүлдэг байсан учраас улсууд айгүйх юм олдог. Тэгээд би өөрөө тэн дээр бол мэрэгэн дээр бол би итгэдэг байсан. Мэрэгэн дээр бол би итгэдэг. Яагаад бол намайг багт болж ирсэн юм чинь миний хэлсэн үний юм чинь. Тэгээд би чинь одоо цагтаа байсан. Тэгэл ингэж байж байгаа. Тэгэл би хаяа нэг чинь битээ тэгэрэг чинь. Тэгэл юм хөдөлгөөн хүмүүс надаас асуудал одоо намайг жоохон байх л асуусан 20 хэд байх л 30 хэдтэй байхад л асуудал байсан. Одоо байж л шүү дээ. Малаас аваад. Би буцаж үздэг. Тэнд. За яв. Тийш тэр зүйлийг яваад тэгээ олоод аваад тиймээс олдно. Зарим нь олдохгүй. За олоод авнаа олоод байж л өгөх гэдэг. Төхөөрөлт шүү. Зөв таны юм юу хүчтэй юутэй байгаа юм зөв. Би нэг бас энэ таханд яг нэг түүх болсон. Зүгээр ингээд зумбын нэг хуурай дүүгэнд очивол тэгээ суужсэн чинь би ч яг 41 л татна шүү дээ. Миний хамгийн том мэрэг чинь 41 чулуу шүү дээ. Тэгвэл 41 чулууг татна. Одоо ч миний 41 чулуу би 41 чулуутайг бага 36 7 жил татчихна. Өөдөд. Тийм. 41 би хинч хэлдэг. Хэлж яах юм? Үйлчлүүлээд тэгээд нөгөө цаадын юм мөрдөн байсан чинь мэрэгч юм гинлээ. Холгооч мэргэлээд болоод авч ин нөгөөс нөгөө тийж холгооч баригтныг яах нь би нэг тийм дөгсөн техник үг юм шүү дээ. Надад хүч би өөрийг л аргалж болно шүү дээ. Ямар мундаг үздэг хатдаг хүн биш. Тэгээ байжсэн чинь нэг өдөр онцч манай хатвал тэгэхгүй юу? Жаахан суу. Тэр чинь 8 сард. Цагаан сарын өдөр яг битүүн орд дээр танаагада 5 орж ирнэ нэг нь байхгүй болчихсон. Сууж байгаа юм. Тэгэд би тэндэрстэй яг сайлаас ч яагаад хэлсэн юм чинь яг битүүн өдөр 5 орж ирсэн шүү дээ. Тэгэд би түүнээс шийтгсэн. Битүүн өдөр 5 орж ирсэн. Бүр яг түүхтэй. Одоо дархан руу явуулдаг түүхүүд нь болд очил нэг хүнээс асуу. Бүр яг тэр адуу нэрсэн. Бүр түүхтэй шүү. Тэгээ би түүнээс хойш болоо. За ер нь бол хэлийгсэн хэлжтгэл юм байна дөө гэж бодож яснаа. За 41 чулуу мэрэглээд идэв. Тэгээд одоо тэр мөр орцсон. Одоо бодоод тахна миний буурал мурал надад тийм үчсэн гэж бодсон шүү дээ. Тийм үү. Баян гоншдог юм чинь. Тэгэл ингээл анхыг утсан. Тэгэл башин өгшин нөгөө сүнсийг л уншиж байгаа юм чинь. Тэгэл байжс ч яг агаач өөд бол хоногийн гаргаал би ер нь агаа гаргаал ийм дэрэл 3 хоног би интерсэн шүү дээ. 2 жилийн өмнө чи тийм. Яг би ер нь ахыг манайх чи 10 сард унсан. 11 сард. Би энд 12 сард л орсон санаад байна. Яг энд 23 оны 12 сард л би энд орсон. Аюу шогш битэл дөнгөж ороод би нэг 5 хоног аюу шогш нарка болроо би тийм бургаалт томлол авчихсан. Тэгэл байсан багш тэр гинтлийн төржил хаяг найхсан бол нэг уцсны дугаар харна асуусан. Менди гэдэг нэг залуу байсан. Тэгээ тэр танаа хаана гэдгийсэн чинь энэ тэгэхээр тэгэл энэ төржил тэгэл би байсан багштай уулзсал. Би яг ийм болцсон багшаа. Одоо ийм байна. Одоо би ингээд ганц хат байснаа хаалцсан. Намаагүй багт ээж унтсан би аатаг байж байгаа юм байна. Нэг 70 төрөд онсоод тэгэл би гаванцаар болчиход ингээл гिचсэн байсан. Тэгэл үзэл гэсэн чинь. За тэгэл миний аншнууд гаргал энэ бол тэгэл би өөрөө суцсан шүү дээ гэж хэлтэн. Үнэхээр надад гоё тийм өгсөн мань багш. Би тэнд нэг баярлж бод. Одоо би яагаад ингэж би хүний итгэлийг алдчихгүй явах юмснаа гэж багш надад мундаг том сэтгэлийн ганц газар хатуу тэнгэр хол гэдэг чинь болж исэн үг байхгүй. Тэгэд би юм ус цаанаас тэгж ирэхэл битээ уулзах хэрэгтэй байсан юм байлгүй. Тийм. Тэгээд би явдаг шүү дээ. Одоо би өөртөө хүн юм. Тэгээд одоо сэтгэлээр ямар ч хэлсэн. Тэгээд би тэр гал руу чинь тэгж очиж тэгэл туслаа л яваад идэгсэн байхгүй. Харин хүүс их гайхаад идэл та одоо подкастераас дамжуулаад хэлчихье.
Нөө эндээс маш их тийм сэтгэлийн идэгрэл өвгдийн маш их нөх хайр инэрл орчлын ертөнц ямар агуу том юм бэ гэдэг нүдийн нийт зүрхээ нээж чадсан учраас ингээд яг өртөө юм шиг байдаг. Би бол яг би энд бол өртөө. Тэр битэл одоо ярихад миний нулимс ундаг. Би дотроо бодоод ингээд миний нулимс ундаг. Тэг үнэхээр одоо ингээд ярихад бол мэлгэмэд би багш намаа ирлээд байгаа байхгүй юу? Тэр үед би бас заримдаа ярьдаг штеп. Хэрвээ миний ээж амьд байсан бол тийм ээ тэр багс байсан бол миний төвшөд авах байсан. Би энэ тэрхгүй байх байсан баг. Яг энэ тэрэл тэгэл уусаал намайг өстө яг л ээжтэй л уулзсан. Тэгэл би яг тэгэл бас ерөөсөө яг юм л явж байна. Тэгээ би бол нэг хайхтар ямар мундаг тийм. Яасан миний зөв би 41 чулуугаар үзэл нөгөө хөдөөнө юу чинь тэгэл явдус тэр бас өвд юм тийм байгаад исэн байж магадгүй шүү дээ мэдхгүй тийм түнс миний хайхтар мундаг тийм юу штэ та яг дараахан л нэр ята болохгүй хамаагүй тэрж өнгөрж ярьж болохгүй хүн гэдэг бол дараахан байх хэрэгтэй яагаад би багшаа авахаас өмнөх юм би ярихгүй шүү дээ. Зөндөө алдаа байгаа. Би багштай болж багш намайг үлгэдэж авчиж багш үлгэдэж авсан энэ сургаалаар л би өдөө хүртэл ирэмт солонд би хүрч байгаа байхгүй юу. Миний яагаад энд уухгүй төлөө яваад байсан бачаа гэж багш баярлж байгаа юм байл. Тэр нь сайхан байна. Хүн итгээд намайг болно миний өр чи энд хүрээд ирээ гэд хүлгээдэ тавцсан шүү дээ. Хүн зааж өгөөгүй надад. Чи тийм хөвтөрөмсд хүн байдаг, чи тийш очиж тийм мундаг үздэг хүн байдаг гэж хэн ч хэлээгүй. Би өөрөө л барц зүрхээр орж ирсэн. Хамгийн гол нь миний тэр өвгдөд байсан би ганцхан юм бол би буурал дээд сүчин гүтэлж авцалдаг шүлэг гэдэг дээр би одоо итгэж байгаа. Нэр үнэхээр л миний буурлууд л энд чи тийш яваа тэр хүнтэй уулзаа л гэсэн баг. Тэрний өмнө бол одоо агаг би харамуа нэний тэр бол ламамар явдгүйсод биш үзүүлж харуулаад тийм тэгэхэд би тийш явчих нь яасан явах штт тийм тэг би бас өөргөн бодлоо үнэхээр одоо цаанаасаа нэг заяагдсан юм гэж заяагдсан л байт юм байна даа гэж боддог боддоо шүү дээ. Тэгээс хамтал нэг сайхан үнэхээр миний энэ хамтал намайг үнэхээр өстой гарын минь гараад хөлийн минь дөрөв гарын ганцхан тохирсон газар үл энэ яхаар байхгүй. Улаач болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд юу н гарсан бэ? Улаач болсноор хамгийн түрүүнд хүн өөрийгөө их сайхан таних хэрэгтэй таньж авсан. Тийм. Маш их ер нь өөрөөсөө л эхлэх юм байна мэлээ. Тийм. Тэгээ өөрийгөө одоо гээд ер нь яах вэ тэгэл ингээл намайг ирч хүчээр одоо ер нь нэмж урам зориг оруулж ирч хүч нэмж эрчим болгосон тэр сэтгэлийг муу ер нь янз бүрийн юм ингээл боддог тийм ээ. За тэгэл сэтгэл санаагаар их ундаг. Энэ юм би ер нь бол их сэтгэлээр унжсэн шүү дээ. Зарим би ёстой яг энд ирэхэд бол би ёстой нэрээ ээдээ ёстой нэг газар хатуу тэнгэр хол гэдгээд би явж исэн. Тийм. Яг тийм хүнд ирдэг юм байли. Тэр нь одоо ёстой нөгөө улсуудын яд дээр бол шахаанд байсан баг таа л гэж би боддгийг. Тийм. Бас хэцүү юм туулсан шүү дээ би чинь. Тэгэл ярил ганцах. Тэгэл өнөөдөр яадууд юм уу шахаа махаа тэгэл тэр үед нь би нөгөө өөрөө мэдэхгүй явж исэн тийм ээ. Хэрвээ мэдээд би тэр 18 онд 19 онд би басаа өгч тэр ирсэн бол би ахыг алдахгүй явдсан багтаа гэж боддог шүү дээ. Тийм. Тэр үед энэ уцаар хараад тэгэл үзээлсэн хүрээд ирэхгүй яасан. Тэгэхээр миний юм болоогүй л байсан чи. Тэг яг ийм надад үзүүлээл юм гэж тэр авцрал тийм л дөө хувь тавилантай байжтэй л гэж би боддог шүү дээ. Одоо бол надад бол сайхан. Тийм. Нүд манайх их баярлж байгаа шүү дээ. Тийм. Тэг би өөрөө л
айхтар битүү юм. Дэлгэрээ юу гадаа нөгөө чинь цагдаагийн мөрдөн цагдаа мундаг том юм байж байгаа. Гинт ийм юм болцсон байна гэд хүн амтэн шоолно. Оо яах гэлтийдэн шүү дээ. Ер нь тараах юм шүү дээ. Тийм та маш тараах. Тийм шүү дээ. Гүнгэл яг тийм хизээ байхдаа энэ бөө болцсон солиораад үгүйсэл яаж үгүй үгүйсэл нөгөө тэтгэвртээ суудсан чинь санагсан гэх юм яаж үгүй тэгээд яригадад юм бол алдаа эндээ гарвал би энэ байгууллагын нэр хүн тэгэл дош гэж шүү дээ. Тэгэхээр одоо яаж энэ хөгтөр өмсгөн нэр хүнтэй дээш нь авч байгаа яаж энэ хамт олонтойгоо энэ хамт олонгаа сэтгэлийг өстө сэтгэлд нь юм хийчихгүй юмсан гэж бодож байгаа. Үнэхээр сайхан байгаа. Би яг нь миний тэр нэг үнэн готлоо тэгж явдаг. Нөгөө ижил болон шиг явдаг юм бил байсан л. Нэмэр болсон л баг тийм. Тэгээ буурлуудаар ингэж сайхан уулсан уучна гэдэг хамаах юм яаж явдаг тийм. Мэдхгүй юм чинь. Тийм. Сайхан сайхан гоё. Та уул шиг юм аа. Нэг тийм сөндөрлөөл байж дээ. Ингээд байхад энэ их айхтар юмыг миний хөгтөрмсөн буурлууд л надад юм болгосон. Би бас л цагдаа яаж байхдаа би бас л нэлээд хүн шинхэн ёстой гал зүр ингэдүүсэн. Энэ цагдаа ажил хоёр тэмээ ямаа хоёр шиг ялгаатай. Энэ бол маш асар юм ойлголдог. Би юу ч мэдэхгүй дөнгөж 7 хэрт хончол заяа дөнгөж 7 хонол тэр чинь ялаа нэг цагаан сар арай болоог байсан юм аа. Нэг 7 хоноод тийш яваад энэ дэрээд тэг 14 хонжсэн баг. Аюу шагшиг чинь би танихгүй штэ. Тэгсэн чинь аюу шиг ороод ирэхгүй юу. Энэ дэр чи орохог шиг. Би бүлгсэн гэж. Хилээ. Миний хүлэстэй бүр ингээл хулган болцсон юм шиг гэж яг гар мөрч шалаас болол энд номон командтай шид зэрэг шиг загнуулаад би дараал явж л шүү дээ. Тэрнээс хойш би айшигчтай хөрөөс орж юм шүү дээ. Айгаад хойгаа зурглах гал ингээд хам биччихэл манай энэ хамраа биш шүү дээ. Хамраа баялцсан. Би айшигс айгаад. Тийм мундаг энэ хүнээс тэгэхээр энэ хүний эрчим тийм мундаг их ингээд айц тэгээд ийм байх чинь би тэгэхээр ч юу ч биш юм байгаа үстэй. Ямарсан юм мэддэг хүн бол нэг жаахан эрдэм хүн бол энэ л орж ирнэ гэж нэг тэгж орж ирнэ гэсэн. Юу ч мэдэхгүй ч тэг орж ир яг ч юм. Би бүтлэх гэсэн мох шиг гэж байна шүү дээ. Юу тодорхой л байсан шүү дээ. Тодорхой. Тий тэгээд одоо яасан тэгээд багш нэг юу ч гэсэн би тэр ч бас санаа оноо ахыг хад зуудаач байсан орон гарна л явж исэн шүү. Тэгээд надад ясч. За та тэгэл яг ч. Тэгээд гараа явцсан. Тэгээд би миний зорилго бол угаасаа ерөөсөө яг тийм бодолтой л орж ирсэн юм. Аюу хин байсан шин сүнсэн юм шүү дээ чинь. Ер нь ч өөрөө ер нь жаахан тийм талтай би бас ингэ юм үцэл хараад явж байгаа юмсан. Тэр нөгөө үлээж гэдэг нөгөө тэр юм уу бүр жаахан юуэц учраас тэр тал руугаа би хивэгэд болоод идэм байх. Би одоо ганцхан энэ юмыг сурчвал би ер нь домнооч явчих юм байна гэдэг л юм л бодсон болохоос дом тэгс сэтгэлээр хүрдэг гэдэг хамаа мэдэхгүй шин. Юу ч мэдэхгүй. Ямар гоё хэлээ та дом сэтгэлээр хүрдэг. Тийм. Гэхдээ надад бас тэгж хүрсэн юм чи яах юм? Бас яг тэгж л хүрсэн. Тэр хүүхдээ уйлахаар наашаа хөрөө тэгээд гээд ингээд би сэтгэлээрээ зүгээр миний ах миний банд зүгээр ингэж юм чи тэгэл зүгээр болчих юм чи яах юм? Өөр юм байхгүй шүү дээ. Би юм хүнтэй л мэн тарин юм шүү биш. Тийм 41-д татчихна. Хүн асуу. Тэгэл сонсож байгаа хүмүүс манаас сонирхож байна. Та хэдэн жил төрийн байгууллагад ажиллалаа? Би төрийн байгууллагад бол ер нь олон жил ажилласан шүү дээ. Оросд техникум төгсчээр тэрчүүн хүчнэ. Тэгээ нэгдүгээр сахилгаан станцад нэгдүгээр сахилгаан станц гэдэг энэ хан уулын энд нэгдүгээр сахилгаан ууган сахилгаан станц. Тэнд би зураг турбины инженер хийжсэн. Тэгж цэрэгт яваад. Тэр цэргээсээ улираад тэгээ аюулгүй сонгол яамд ажиллаад тэнд байж яагаад дээр үед аюулгүй сонгол яам гэж байсан. Тэнд ажиллаж яагаад тэгээд ерөөсөө аюулгүй сонгол яамнаас гарна гэд
Тэгээ гараад би чинь нэг төсөл цэрэгт явсан юм чинь. Тэгээ 3 дугаар цэцлэг станц л очиод би цэрэгээ халав 3 жил хаахыг 6 жил хаалаа. Улирсан юм. Одоо би эргээд ингийн болоод тесттэй ороо юм байт. Тэгээ нэг төсөл станц 3 дугаар цэцлэг станц орсон. Тэгээ тэнд ороод сар ажиллаж байсан чинь цагдаа машин тавьж ирэл намаа авчихсан. Ягаад ч би мэдээгүй. Тэгсэн чи би нэг аюулгүй сонголийн яамд ажиллаж исэн. Тэгтээ бас сайн ажиллаж исэн юм байж л тий. Тэгсэн чи энэ цагдаа байгууллагын юу чинь нэг хорхоос нэг 10 хэдэн орсон шүү дээ. Тэгээ тэрүүн барьжлах гэж тэгээ цагдаад бас нэг юм аюулгүй сонголийн яамд нууцсан ажил хийдэг хүн хэрэгтэй гэсэн юм байна. Тэгээ судлаад байсан чинь би байсан юм байна. Бараг тамил гэсэн юм уу? Тийм, нууцаа. Би байсан юм байна. Тэгээд тэндээс аваад намайг цагтаад орчихгүй. Яагаад гэхээр энэ бол аюул самуудын хамт ажиллаж ирсэн. Тэгтээ энд ажиллахгүй энэ ажиллахгүй гацсан. Одоо цагдаад оргуул харин энэ орчиж магадгүй. Тэгээ би чинь Баянгол дүнгийн цагдaalд орсон шүү дээ. Тэгээ сургуульд оруулж ирсэн намайг гээд. Тэгвэл би ажиллана гээд. Тэгэл би Баянгол дүнгийн цагдaalд ажиллаад садраас авалж ажиллаад. Тэгэл ховдлоо яваал. Ховдод хэрэг илрүүлээл тэгэл миний хүч авсан үг тэр. Тэгэл энд сургууль ичнэгээр сураад тэгэл би ажиллаа хийж байгаа. Би цагдаагийн байгууллагт би 26 жил ажилласан байдаг. Нөгөө аюулаас хамгаалах. Тэгэл би цагдаагийн байгууллагт 26 жил ажиллаад би хошууд султаа тэтгэвд гарсан шүү дээ. Тэгээд дахид тэр алуунда цэцэрлэгт харуул хамгаалтын алууны дарга хийж чад. Тэгээд агаамын номол тэгэл энд орвол би тэр ажилласаа гарсан шүү дээ. Хөөсөн би бол улсад бол ер нь үндсэндээ бол бага 40 жил ажилласан. Тийм байх тий. Бас хүмүүс их сойдгийн чийлээ, хэвжирмийн ахлын чийлээ, тасгийн даргын чийлээ, хэрэг бүртэл мөрдөнгийн чийлээ. Надад бол цагдаад бол хийгээгүй ажил байхгүй. Бүгдэн гинэсэн. Ёстой нэг тогооноос нь хол баг бүрэлдэхүүнээс нь хол ахлах зэрэгтэл явсан. Тэгэл одоо миний буурлууд намайг миний хов тавилан энэ хөл би явах хэрэгтэй юм. Би бол одоо шийдчихсэн. Миний хувьд л уус ерөөсөн төрийн алунд зүтгэсээр гад тэгэл одоо дараад нь би энэ буурлуудын юмыг би хийх хэрэгтэй үүрэгтэй хүн байна. Ямчрст би хийх болооч би эндсэн юм байна. Наа буурлууд тавьдас. Багшийн хэлдэг үгнийх л үнэн хэлдэг. Та нарыг бид нар зөв буурлууч хөтлөөд авидэрдэг юм. Яг үнэн. Намайг л миний буурлууд л авидэрсэн. Гоштой. Яг тэр миний настай би ч нэг 63 4 жил атаад гэдэг. Ямда. Юу эдгэж амжилт хэлж байгаа. Тийм нас бол хамаагүй шүү дээ. Тэр ямда. Тийм учраас би одоо энэ миний гараа би нэг л хий. Тэгэл ямар ч байсан явж илээ. Хамгийн гол нь би үдий хүрчээд энэ сайхан улсуудтай л учирдаг нь миний ганц баяр. Нэр. Нүгний нэг хүсэл биелнэ гэдэг бол миний тэр 41-ээр юм үзэл тэр улсуудад өмнө бодлоо хэлэл яваад байсан буян л ирж. Тийм. Идэл жолоод жисэн байна. Тэгэл сүлд миний багш болох хүн маань миний ээж болох хүн маань энд л байсан байна. Тэгээ би хоёр талаараа боддоо шүү дээ. Миний ээж орлсон ээж маань байсан юм даа гэж боддیں۔ Тэгээ байсан юм миний хоёрын төр зураад өгчихгүй яасан. Тэр чинь би аавтай болох хэрэгтэй юм байна. Миний хоёр говцыг зурж намайг жанжд болгосон хүн баян багш. Миний аав. Би хоёр хүнийг аав шиг хайрлана, ээж шиг хайрлана. Тийш дээ. Тэгээ би хоёр багшийн тайлбарлах хэрэгтэй. Нэг нь миний аавын оронд баян багш залуу ороод ирж. Миний ээж ороод ирж. Тэгээ намайг аав ээж хоёр минь үлгэд тавлаалагч би дотор баярлж өгдөг чинь. Өөр надад юу баярлалаа. Тэгэл одоо энэ буурлуудад сайхан байгаа. Би өмнө гутраал бас нэг жаахан сэтгэл санаагаар унаал өгөөсөл янз янз юм бодно шүү дээ тийм ээ. Нөгөө муу сөрөгчин бодож л явс үед байгаа шүү дээ надад. Тийм. Одоо бол байгаас өөрийгөө гоц хүн ер нь тэгээд ингэж ирэхээр өөрийгөө л гоц нэл өөрийгөө ингээл ер нь бол энд би
их дагуулж тайлж чаддаг шүү дээ. Тийм. Энэ чинь бас нэг юм хилээд шүү дээ. Энэ буурлууд хилээд шүү дээ. Чи ингэж явах хэрэгтэй шүү. Ааш галдаамаа байна надад. Тийм. Тэр алдсан нэг л дуучлаа. Та нар маань сайхан л одоо шүү манаа би баярлж өгдөө шүү дээ. Гिचнээ сайхан би мэднэ. Одоо нэг хийсэг усуд ингээл байцхан яавтал гэж би одоо заримдаа ярьж шүү дээ. Ариухан. Та нар шиг 40 хэдэн настай би энийг авсан балаа. Йоо, түнжнүүд яхаа тийш. Нэр би замд тэгж боддог шүү. Одоо 40-тэй хүмүүс чинь оройтцсан гэж авахгүй шүү дээ. Би одоо 40 хүрчээд улаач болоод яах юм? 20-д авчихгүй яасан гэд. Тийм ярьсан болохгүй. За хамгийн гоё авах үе заяа. 45 6 хүрэл хүн. Энийг өстө цаалах өстө. Миний ганцхан нэг бодож байсан. Би ч нэг бас энэ цайд мадад байхдаа ийм юм авчих гэж бодож явдаг байсан шүү дээ. Бас бэрсэр. Менс дотор их бодно. Тий. Одоо тэр нэг өндөр үг яриад шүү дээ. Тэр чих боддог. Маш их боддог. Тэгээд тэр өндөр өвөө надад нэг тэр хэлсэн. Би нэг асуусан шүү. Би нөгөө энэ ламаа гэсэн дөрөв. Энэ хүн амт нэг юм үзээд ингээд. Би нэг тэгж бол яасан гэсэн чинь. Нөгөө чи төрөй харах юм бол. Яа чи хэлчих. Чи төрөй л харах юм бол. Чи юм үзээд ингээд хэрэггүй. Чи энэгээр яа. Тэгээд аянда харин чи насаа гүйцэтгэл яваад хэрэггүй. Чи 25 жил болонгууд нь шууд орхиро гэж хэлсэн юм. Суугаар. 25 жил болол чи орхив. Тэгс 25 жил. Тэгээд би яг цагдаад 25 жил 6 сар ажиллаад би болсон. Тэгээд би энэ бүх ажиллаа. Тэгэхээр бас цаанаас тэр хүн цаанаас л тэгээд би бод тэр бууралч намайг тийм цамрын болсон гэж магадгүй шүү дээ. Үнэхээр би тэгээд тэр 90 он тодлоо нэг төвчөж үзэж явж байгаа үгүйсэл солио дайрсан ч болсон байх юм бол яаж би бас зарим дээр боддоо шүү дээ. 90 он чинь ингээд арчлалж ирээд нэг бүгд гарч ирсэн шүү дээ. Тэр үед би болцсон бол хотлоо өнгөцөж солио шатдаг юм болоод бороо зүрх юм аа. Лон ороод явцсан байвал яах юм? Тийш тий. Анх гараагаа. Анх гараа тэгээ над дээр үл явах зүгээр манай нэгэн түүний юм чи би хотлоо ярьж яах. Юу явуулах гэдэг шүү дээ. Тэр их чухал юм билээ. Чин сэтгэлээсээ харилцах. Би бол одоо энэ бол одоо би нэрээ би одоо ингээл саянд 5 төвийн бууралтайгаа уулзлаа. 5 төвийн буурал эцэгтэйгээ уулзлаа, ээжтэйгээ уулзлаа, эмэгтэй уулзлаа. Би бодол суужлаа. Жаахан эртний шиг энэ бүх ажилд орсон бол би юм ээжигээ амьд чаваа явж байгаа байсан л тагш бодсон шүү дээ. Миний ээж чинь намайг 25 настай байгаад унтсан шүү дээ. Тэгэл миний нөгөө их юм үтсэн дээ би гэдэг байгаа тэр. Тэгэл ер нь бол бас сая би юм байхдаа л тэгэл би сая мэдээж одоо багш нартаа баярлж ил байлаа. Багш нартаа баярлал бас та нартаа баярлж ил энэ чинь хамт олон шүү дээ тийм ээ. Энэ тэгээ би ингээд яваад ингээд үздэг. Би өөрөөр нэг бахархдаг. Би улс суутай их зөв харьцаж байгаа юм байна даа гэж боддгийг. Би их муухай харьцаал хэг ёг гэл ингээл та нарын хайр халамжийг таахгүй байх юм бол хин намайг ахаа гэж миний ахаа миний тэр гээд намайг хүндлээд яах юм. Тэгэхээр би бас та нарт хүндлэхээр би зүйл явж байгаа юм байна да. Нэг би тоочгүй юм байна да. Энийг аваад за яг энэ чигээр явах юм даа гэж боддог шүү дээ. Тийм. Би ясэг их хүмүүжүүлдэг буурлууд маш их тэгээ энийг ингээ авчаар хүн хасар их ухаан суудаг. Маш их буурлуудаа боддог, хайрладаг. Тэгээ нэг юуг харьцаадсан гэж бол миний буурлууд дийднээс харна шүү дээ. Тийм. энэ хүн тэгчин гэж бодвол тэгэл ах юм бол та яд штэ та тэгээд дүүнэрийн хайртал найдар багшийн хайртал найдар нь алдчихгүй хан шил яг итаал гэж бодвол буурлуудынхаа тэгээд би үлдээ сая үл яг үнэнгээ хэлээд бол ах нь маш их баярлж байгаа штэ. Нэг жил болоход би ингэж мундаг одоо ирэмцлээ бодсонгүй штэ. Тэгэхээр надад чинь ингээл 2-2 зэрэг ороод ирлээ.
Тэгэл бас сайхан л түүхтэй буурлуутай байх сайхан миний буурал хаарсан тэнд очил хилмигдэл толгойг ахуулсан. Тэгэл тэнд чинь тэрэлттэй бол тийм ээ. Ингээд бас л огшчил байла. Ийм сайхан удамтай юм байна гэдгээ би мэдээд авдаг. Энэ миний сайхан удмыг багш нар маань хамт олон маань тийш очиж үзээд тэгээд нааш ингээд аваад тэр ариун юмний натал суулжсан боён тоос томтлог орцсон байна даа гэж боддог шүү дээ. Тийм. Тэгэд өргөн дээр байгаа хүчтэй би л тэгж хэлсэн шүү дээ бас аюу хүчтэй юм зарим ирчүүд маань харахаар маш даруухан байдаг. Тэгээд даруухан байх нь цаашд улам эрдэм номыг бас ингэж суралцах замыг ингэ нээж өгдөг юм болов. Тэр нөө эрдэмтэй хүн дараа их мөрөн төлхөө гэдэг энэ нэг зүгээр үг биш юм байна гэдгийг яг ингэ нүдэрээ харж байгаа. Тэгэхээр суралцах ирмэлцэл энэ эрдэм ном гэдэг таны хувьд ер нь хэр үнэтэй хэр чухал амьдралын тань ямар байр суурь эзэлдэг вэ? Энэ маш их миний дүүх сайхан зөв яг наасч гоё асуулт байна. Тэг ер нь бол хүн ингээд ямар ч хүн ингээд нөгөө эрдэмтэй хүн дараа хүн тийм ээ. Ер нь бол бид энэ их сайхан өндөр дээдсийн буурлуудынхаа үеийн буурлуудын энэ сургаалыг өлгийдэд та энийг авч явж чадна гэдэг итгэл өгөө цаанаас төрөхөд тийм ээ тэр юм суулгацсан ч одоо бид нар яг энүүгээр нь сайхан буурлуудаа хүндгэж ингэж хайр халамжийг авч энэ сайхан хайраар л одоо бид нар илгээж ингэж явахгүй болохгүй шүү дээ тийм. Тэгээ одоо өндөр сайхан дээдсүүд байна. Юун төлөө бидний сайхан энэ сайхан өндөр дээдсүүдийн энэ хайр халамж хамтан хов шүү. Ер нь бол тий. За би л гэрээнд хамгийн анхных нь хов шүү. Өндөр дээдсүүд ингэж үлгийдүүлж буурлууд авч ин тий. Тэгэл одоо манай ээжийн аавын талд ийм сайхан буурлууд ингэж буурлуудаа үлгийдүүлж ингэж гэсэн байхгүй. Юм би хангав. Юм нэг сайхан. Тэр их л дараахан байж их тэр сургаалын хүндэлж сод ухааны нэг хүндэлж бид нар явахгүй бол болохгүй байх л гэж ахын зүг дотор боддөө штэ. Тийм. Тэгэхээр бид нар том далайгийн жижигхэн өчигдөр бид нар ч нөр жоох штэ. Одоо яг зүгээр ёстой нэрээ хэд орж хөвчл байгаа штэ. Дөлгөө нэгтэй байж иж бид нар энэ буурлуудын хайрыг дүнгэж авч яваа. Их л хайрлах. Харин яг тэр юм шиг юм л гэж би бас яг бид нар ч одоо ээж аав дээр л ухаартал эргэлсэн шүү дээ. Энэ буурал дээдсүүд дээр эргэлж чадаагүй шүү дээ. Тэгэхээр одоо энэ сайхан буурал дээдсүүдийн энэ сайхан хайр халамжийг тэгж одоо эрхлэн энэ дараахан байна гэдэг чинь би дотор эрхэлдэж шүү дээ. Бурлуудаа. Тэгж дараахан байна шүү дээ. Би заримдаа бурлуудаа болохоор ааваа өвөө ээж эмээг л болцдог шүү дээ. Сайхан шүү дээ. Үгд адилхан таны одоо бурлууд адилхан. Бид нар бас тэгж л хүндэж тэр хайрыг дээдлж явах хэрэгтэй. Тэгжиж энэ ёс жагийг дагах хэрэгтэй. Тэгжиж энэ ертөнцийн хуулийг бид нар их засгийн хуулийг тэгж бид л хүндэлж хайрлж ижил юм төлөх хэрэгтэй. Зөв миний хувь бодол шүү дээ хаа. Тийм ээ. Бид яг сандын нэг өргөл мөргөл хүндэтгэл гурав гэдэг бид нар ингээл бусдад юу дээдс ингээл хүндлэл мөргөл бусдад гэж бодож яг үндэ өөртөө хийж идэг зүйл өөртөө хийж хайр халамж шүү дээ. Бид нар чинь ингээд өргөл өргөж байна. Би бол ингээл өргөл өрхөр буурлаа ээж эмээ өвөө дүүнэрдээ өргөн бусдын ах дүүнэрсэн ялгаа байхгүй. Ах нь бол ингээл бас л зовлон үтсэн юм тийм ээ. Тэр багтаа эзэнтэй алдсан гэл. Тэгээд ирэхээр асар их хайрыг хүсдэг. Тэгээ би хайр тутчил явсан байгаа. Тэгэхээр тэр хайрыг яаж нөхөж авах вэ? Нэг хүнгээ уулзахад хүртэл
сайхан гацчих. Тэр миний ээч сэтгэл надад өгч байгаа шүү дээ. Тэгэхээр би ээчийг хайрлаа шүү дээ. Миний ээч ямар сайн сэтгэлтэй юм бэ? Тэгэл хөлийг тавьчих шүү дээ. Тийм ээ. Тэр сайхан самбуурлуудын хаалта. Нэг хайртай бол багж явъя даа л гэж. Таны одоо аргийн амьдрал маань цэрэг цагдаа юм төрлийн байгууллагт одоо амьдралынхаа маш том их хугацаанд өнгөрүүлсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээ бэлэг ертөнцид та мэдлээд Тэнгэрийн ертөнцтэй мэдлээд их засаг одоо эртний монголчууд маань эмнэлэггүй цагдаагүй нийгмийг байгуулж ирсэн тийм ээ. Тэгэхээр танд их засаг хуулийг одоо энэ цагт буулгахад ер нь буулга гэж одоо та нэм төсөөлөл одоо байдгүй. Төсөөлөхөр арай сонин сонсогдох юм одоо байд хийх ёстой юм шиг санагдалаа байна. Тэг яг зүгээр би үл ингэж боддоо шүү дээ. Одоо ингээл байвалч ингээ явлаа тэгэл би энэ төрийн алан хаалаа тэгэл энэ үндсэн хуулийг биелүүлэх гэж явж гин тийм ээ. За энэ үндсэн хуулийг биелүүлэхээр явах чинь ялгаа байхгүй л одоо энэ буурлуудын л энэ явж байгаа ёс чигээр би явсан байна. Тэрнээс би нөгөө нэг сургалт өгсөөл энгийн байвал байгаль явчихад байлаа шүү дээ. Тэгэхээр цаанаасаа намайг та ингэж ингэхгүй та энэ үндсэн хуулиа биелүүлээ энэ ёс чигээр биелүүлээд буурал аавд намайг энэ цагдаагийн байгууллага хуулийн эц засгийн сургуульд оруулчлаа гэж би дотор боддог шүү дээ. Намайг тэр өдөртөд оруулчих байгаа байхгүй юу? Тэгээд тэр үндсэн хуулиа би ингэ биелүүлээд энэ ёс чий дэг журам тийм ээ энд бүх юм чинь сахиулаад ирж байгаа зү. Сахиулсан байгаад би чинь 36 7 жил болчихлоо. За ингэ би чинь үндсэн хуулиа биелүүлээд энэ хавь бодоод ирсэн. Тэгсэн чинь энэ бурал дээдсэдээ өвгдүүд авсан чинь ертөнцийн хууль гэж байт. Минийх. Энэ ертөнцийн хууль чинь их засаг хуультай шүү. Ингэ намайг мэдхгүй байсан юм мэдрүүлээд өгч байгаа. Тэгээд дээрс нь борлол бод одоо энэ их засаг тэгэл ингээд энэ ер нь тэмцтэй ер нь бол жайг ёс ярих юм бол мундч одоо энэ дээр үе одоо буурлуудын хөдөөнөх юм бол мундаг ёс жайгтай шүү дээ. Тэгээд тэрүүнийг би сайн ухаараагүй явсан байна. Тэгэл одоо ихэр нөгөө өвөө эмээ эднэр чинь нөгөө миний дүүг нэг ярьдгаар дээр үе чинь өстө нөгөө имлэг одоо дээр үе чинь тэгж хөдөөнөх хөл дээр имлэг сүүл үед л явдаг болсон баг тийм ээ. Тэгэл нэг өдгөрөө зайлвал тэгээс миний нэг хэлгээр нэг үлийг л зайлвал тэгэл таринтал тэгэл нөгөө домыг хааргыг хэл явчихдаг гэсэн бодол зайлвал тийм. Тэгэхээр тань тийм зөрчилтэй гардаггүй гэж асуух гэдэг байгаа байхгүй. Их засаг хуулийг одоо ингээд судлаад мэдрээд ингээд Тэнгэрийн хуулийг та мартсан шүү дээ. Тэгэнгүүт арга ертөнцийн дэх хууль хуулийн байгууллага хангалттай тэр оршин ертөнцийн тэр хууль яг зүр би бол зүр 90 оноос өмнөхийг бол нэр мэдэхгүй шүү дээ тийм ээ. Зүгээр яг ингээд нэг 90 оноос хойш ингээд аваад үзэхэд бол зүтэн байна. Тэр дээр үеийн одоо тэр их засаг одоо тэр ертөнцийн хуулийг яг одоо дээр биш биелүүлэх байлаа шүү дээ. Яг нэг ярихад. Тийм шүү дээ. Тийм. Үндсэн хууль гэж үндсэн хууль чинь тэгэл хууль биш л болчихлоо шүү дээ. Биш болсон бид нар нуугаад юм байхгүй шүү дээ. Тийм ээ. Би бол яг зүгээр үндсэн хууль гэдгээр юм л нэгэн тал одоо нэг цэргийн хүн чинь тушаал тэр биелүүлэхээс өөр арга байхгүй шүү дээ. Бид нар чинь тийм ээ. Тушаал биелүүлдэг улсууд. Тэгэхээр би бол бодохдоо бол тушаал биелүүлдэг улсууд цэргийн хүн учраас зөвчөөсөн бурууч байсан би биелүүлэх ёстой. Буруу биелүүлсэн байвал надад тушаал өгсөн хүн хариуцлага л үгүй. Тийм. Энэ зарчмаараа явсаар гал тэгэл одоо энэ ёс жайг одоо энэ байна би одоо ингээл энэ бурлуудаа бол энэ их засаг хууль одоо энэ ертөнцийн хууль гэдэг чинь үнэхээр сайхан хууль шүү дээ. Одоо энэ ертөнцийн хуулиар яваагүйс бол нөгөө хэдэн эрдэнэс одоо уул савдаг, лус савдаг эдгээр чинь бүгд ариун тэр үед бурлууд өөрт ариун байсан шүү дээ. Одоо юу болж байна? Хөрсөр нэргүүл хайчлаа шүү дээ. Нөгөө сайхан булаг шанд тийм ээ нуурн цөрмөч бүгд ширгэд байхгүй л шүү дээ. Энэ үндсэн хууль буруу гажигтай гарсан юм шүү дээ.
Тийм ээ. Тийм. Тэр ёс чайгаа дагсан бол энэ сайхан л бай. Тэр буурлууд чинь энэ тэнгэр тайлгатаа бидэд эрүүл сайхан цавд хайрхан лус сайрханууд л өгсөн шүү дээ бидэрт. Тэгээ бид нар л энэ сүтгсэн шүү дээ. Тэгэхээр үндсэн хөл зөрчил байна. Ёс чайг биелүүлэхгүй нь биелүүлэхгүй байна. Бид нар ёс журам чайгаа дагж ирсэн л өнөөдөр ингэж янз бүрийн юм болол янз янзын хар юм баригдал гэж яваад байхгүй шүү дээ. Тийм. Одоо бид нар чинь хуулийг яг хүний ертөнцийн хуулийг л хийчихэд байгаа шүү дээ. Хоёр энэ зүгээр нийгмийн хуулийг. Тийм шүү дээ. Нийгмийн хуулийг л хийсэн байхгүй юу? Тэгтэл их засаг хууль маань байгаль оршихуй, тэнгэр хавтаргүй орчлон ингээд жаягилцсан бүх тэр ёс чайгаар хөрстөн шороотын тэр ёс чайгаар бид нар явж чадаагүй. Тэг миний нөгөө хэлээд байгаа юм. Одоо би тэр өмнөх юмнуудыг ярьж байгаа 90 оноос хойш л ёс чай гэдэг юм асархалтагдсан шүү дээ. Яг нэг яргаад. Тэрнээс өмнө би байж лээс арай гайгүйсэн шүү. Тэгэл нэг энэс хойш ёс чайг нэг засаг хуульчин л. Тэгэл хуулинд өөрчлөлт оруулах гэж болох юм хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ нийгмийн засаг хууль мөрдөлтөл явбал бид аваад одоо энэ үний чинь төлөөл одоо та бидрэл одоо чин сэтгэлийг гаргаж ирсэн. Ухааруулж, ойлгуулж хэл чухал шүү дээ. Одоо тэгтээ нэг үеүүд бол бас би бол ингээл хараалыхад бол бас усуд бас ухаарч байна. Ухаарч ирж байна. Одоо бүр ухаарах баг. Одоо энэ сайн нэг айхтар товчч би ингээл гачийн боллоо шүү дээ. Одоо жинхэнэ л одоо би боддоо шүү дээ. Ашгүй одоо ёстой нэг эцсэх хууль одоо л нэг бэлэх дөрөв дээр ирж чинь даа гэж энэ чинь сэргэж ирж шүү дээ. Гурав дахь одоо ертөнцийн одоо энэ чинь 4 5 6 дахь гэдэг юм. Сэргэж эхэлж шүү дээ. Энэ ёс жайгаараа энэ дээд их засаг хууль маань ингээ биелээ яваасаа л гэж ахын дотор маш их зайлвараа гуйвал одоо ер нь тэгэл буурлууд хүртэл буухаар хэлж шүү дээ. Жайг эндэг журам гэдэг юм өрсөд үндэ одоо мэдээ байж тээ. Бантухан л бай. Одоо нэг нийгэм даяар бас нэг зайхан нэг эмэгтэй хүмүүс бас арай илүү ингээд нэг сүнслэг тал руугаа ойлголттой гэх юм одоо ингээд нээлттэй хандаж байна. Ирчүүд маань жаахан хаалттай арга ертөнцийнхөө амьдралд хит автсан ч гэх юм уу яг юм бодит физикал зүйлд л итгэдэг нэг юм нийтлэг ерөнхий хандлага байгаад байдаг. Таны хувьд ер нь энэ хандлагыг юунаас үүсэлтэй гэж боддог вэ? Яаж бас ирчүүд маань альва зүйлд ингээ уян хатан ханд сурхвал та бас нэлээ ирчүүдтэй ажилладаг байсны хувьд би үл яг зөв одоо ингээ бодоод ингээ үцхээр ирчүүд ер нь бол ингээд би ингээд амьдралд ингээд хараад байхаар эмхтэй улсууд нарийн бас жахан тийм нарийн зөөлөн уян тэр тал руугаа очиж нарийн ширээ юм их ухаарж их зөөлөн тэр нэг ихийн нэг сайхан сүн цагаан их гэдэг шиг сүн сэтгэлгээгээр тэгэд өөрөө тэр үр хүүхдээ ингэж хүмүүжүүл сүүгээрээ ингэж тийж ингэдэг учраас их нарийн ухаантай. Зөв миний бодол шүү тийм ээ. За ирчүүд нарийн ухаантай. Тэгэхдээ ирчүүд бид нар бол яг нэг жаахан борг тийм ээ. За болчин дуу, за ингэчин дуу, за ийм хууль байдаг гэсэн ингээд ирчүүд нэг тэр таллууга нарийн бэлэг талаас нарийн ухаарч ойлгохгүй байна л да. Арга тал нь. Тэгэл яг тэр одоо гэдэг нь чинь тэгэл тийм шүү дээ нэг байрлал ажил бүснэ ингээл одоо би бол одоо 37-8 жил би ажил хийхэд 28 жил би ажиллаж иж анхудаа гэртээ цагаан сар хийж үзсэн шүү дээ. Тэгээд ирэхээр эмэгтэй хүн мундаг айхтар ард талыг дааж өгч байгаа. Тэр эрэгтэй улсууд ажлынхаа нөхцөл байдлаараа ингээд дандаа тушаалаар явдаг учраас би нөгөө цэргийнхэн тийм дандаа тушаалаар явдаг учраас арга гэрүүл үнэнгээл хаягддаг. Тэгээд би ч нэг одоо тэр арга гэрэл хаягдна тэгэл тэр арга тал бэлтгэл сайн битгэхгүй шүү дээ.
тэр үчин төрийн чинь цагдаа мод ч хууль мүлгүүд дуусаа ажилласаа хөвдөн шүү дээ. Нүүрс нь тангарахтай. Тийм. Цэргийн хэл тангаргаар юм. Тэгэхээр тэр талаасаа ер нь бол эмэгтэй усуд нэг тийм биелэг тал руу гадаж хардаг шүү дээ. Нарийн одоо ингээд танд ингээд яваад үзээрэй. Харин тийм. Дандаа эмэгтэй улсууд нь заяа бөөгөхгүй. Эмэгтэй улсууд нь хэд гаднангаар хэн явж байна? Эмэгтэй хүн явж байна. Яаж ийн муу үр минтэйгээ муу нөхрийн минь ажил ингээд ийм тийм тэгэл гал таваагаар дандаа эмэгтэй. Би үл эмэгтэй хүн асар хангалж өмөртөө шүү дээ. Ер нь хэр өртөө буруу хэвдүүлэхгүй шүү дээ. Өөрөө тийм хол хүнтэй ер нь ирчүүд нэг тийм дөө. Тэгэл нэг өвдөхгүй тийм ээ. Хүүхдүүд нь ханаа шүрнэ хөрөхгүй л тэгэл ирчүүч гаднах бор ажлуудаа хийгээл тэгэл явж шүү дээ. Сураад нарийн гэр ажил хийдэггүй шүү дээ. Би л амдаггүй. Нэрийн ширээ мэдгүй. Тэгэхээр эмэгтэй хүн бол ер нь за бас эмэгтэйш бас ирээ ажил яддаг л утдаг тийм ээ. Би эмэгтэй хүнийг бол тэгээ арга ертөнцид харин яаж эрэхтэй хүмүүс ч гэсэн бэлэг ертөнцид ингэж бойжиж одоо юм балтийн хүч тэнгэр байдагт итгэх тэр яг тэгээд өв тал өөрийн л бас орон сэрэл асуудал яг юм. Тэр болгон арга гэл ингэ яваад байхгүй шүү дээ. Бас тэр чинь тэгээд нэг өвөө эмээ тэр чинь бас нэг сургасан аав ээж эмээ өвөө нэг сургаа гэдэг нэг юм байна. Тэр сургаал ёс чигээр л бид нар явж байгаа шүү дээ. Одоо би өөр аваад үзэхдээ миний өвөө миний аав ээж тэр мундаг тэр энэ тэнгэрийн үзэлтэй байсан байна. Тий. За одоо намайг багахтал одоо би чинь малчин тэгэл хонио хариулаад ингээл яваад ингэ чинь тийм газар нь тийм орнтой тийм газар нь тэгж яв ингэж яв адал наац манай өвөнд чинь тэн энэ нар сараараа хүртэл тэнгэрийн цагаарыг таньждаг байсан шүү дээ. За өнөөдөр чинь нар ингэж яргаж байгаа манай эмээ үнээс хажуурч чичгэл за тэнгэрийн хаяа ингэж улаач ингээл шаргалж чинь гэл өвөө болохоор за нар ингэж яргалаа за нар ингэж тус чинь өнөөдөр тийм байх нь яг л тийм цагаар тэр мундаг хэмждэг юм байсан шүү дээ. Тэгээ манай өвөө эмээ аав ээж нь тэр дандаа над тэгэл одоо сургуультай өнөдөл хэлж ийсэн газар доо мод хатаж болохгүй буулга шамтлаад цагаан юм оруулж болохгүй шангаа сайн цэвэрлж авч яв ховынгийнхаа шинжинд энэ тэнд байгаа тэр шавхаа тэр цагаан гэсэн угаа арчгал тэгэл угаалгын нар чинь тэгээ тэнд очичил тэр усан авахтай хүртэл бид нар чинь их сайхан цэвэр юм болж авч байсан. Тэрний одоо сургаал уламжлал нь намайг өнөөдөр ингэж хөтлөж оруулж ирсэн юм гэж үзсэн шүү дээ. Тийм үү гэж боддоо шүү дээ. Миний аав ээжийн тэр эмээ өвөөгийн хэлж яасан сургаалаар би хүмүүжсэн байна. Тэр сургаалаар би төрөө хүн болж өөрийгөө хүмүүжүүлсэн байна. Төрөх дээрээ бүрэн буурлууд аваад одоо би намс суугаад ингэ тэгтээ над их тот юм байна. Буурлуудынхаа хийх систем би тотоо хийсэн лээ. Тэгээд одоо гарч хийх хэрэгтэй бай. Чигэн гардаж. Тэгээд энэ адал наадс нэг аршин дээр очиж би чинь сайн харшин байна. Ингэж амсч чад тухамдаа дүрхэж явчихдаг байсан шүү дээ. Энэ алдаа байсан байна. Одоо очихоор яг дээзүүдээ зайлуур мөнгө тэнгэрдээ зайлуур нь савдаг лусууд даан зайлуур нь ингээл одоо тэнцэн очихоор чинь тэр тунгалгыг чинь харна хайрлан хүндлэн ингээ хайр ороод ирчих шүү дээ давхар. Тэгш үнтх нь таны хайр мэддэггүй байл шүү дээ чинь. Тэ? Сайх болсооч. Угааж өгч. Нуух юм байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Нийтлэгээ. Тэгш чи одоо ингээд очиход яаж юм? Нөгөө өвөө эмээгийн хилээд исэн юм бил яг битэр оруулж ирчих шүү дээ. Тэгэхэд манай өвөө эмээ энэ төр бид нар харахгүй л нөгөө хоньмонд явчихсан. Авто тэгчл зайлуулж гисэн байна шүү дээ. Тэрүүнийг одоо бас л тэгэл татвар суралцсан байна. Тэрийн дурд дээцүүд юм. Тэгээ би заримдаа бодсон шүү дээ. Хөдөө байгаа болоод би чам арай хурдан миний мэдрэмж нь орж ирж байгаа юм гэж боддоо шүү дээ. Тийм. Арай нөгөө байгальтайгаа ингэж яхан харьцаад тийм ээ. Малын төлөв хайцаа сурцсан. Тэгээ нөгөө буурлуудыг хийсэн юм байна шүү дээ. Наа чи модон гац шааж болохгүй шүү дээ. Төмөр өдөр шааж. Тэгээ гадсан модсон ингээд энүүний чи авах чинь орхиж болохгүй шүү дээ. Суулж аа. Газар шаалтан орчих болохгүй.
хатаа шааж болохгүй. Газар руу хатаа сахгүй мод шаа гэж. Тэгээд ингээл нүүдэл судлах ихэр чинь буурын хүртэл сонгоно шүү дээ. За тэнд бун манай өвөө чи яваад 3 чулуу тавьчихна. Маргааш нь хүрч ирээд одоо бодоод хүн сан тавиад исэн шүү дээ. Тэр ус мус аргатаад исэн шүү. Гэрийнхэн бүрэн дээр 3 чулуу тавьж үзчихад тэгээ тэд өдөр нүнэгдэн нүгийнхээ урд өдөр нэг 53 чулуу ингээ хажууд хомоор хуурд байсан шүү дээ. Тэгээ би хажууд суугаад байдаг байсан. Номшгүй хомоор болчиход. Тэр чинь одоо бодоод тэр чинь нэг бодлороо зүрсэн гөр юм хийж байсан шүү дээ. Гэрийнхэн бүрийг сайхан тэр хооронд чөвшүүл авч ирсэн биш үү? Одоо би тэрийг мэдчихэж шүү дээ. Ээл ус авдаг нэ. Хайрхан эзэн савдаг нэ. Газраа өрөө манайх цасланда буух гэсэн байгаа 7 хоног юм хурж иж шав тавьчаад 3 чулуу тавьчаад тэр 3 чулуу тавиад явхад нэг л хүчил байсан баг та. Тэр хооронд болохгүй гэсэн мэдэрч байсан баг та. Гэж бодсон шүү дээ. Газар хамгаалт юм бол яа бас нэг юм байсан. Нэг л юм байсан ба. Би бодохдоо бол хувь газар сонгоод тэгээд бас болохгүй тэгээд зөв мэднэсэн бол бүр солих байсан юм уу? Тэгэл тийм л нэр юм бай. Дом тийм л юм байсан баг та. Тийм. Би боддог тэгээд хөдөн юугээ дагааж утсан учраас биш. Арай миний зүс хоёрын маань бас нэг хайрхан байхын мод чулуутайгаа хайлцдаг тэр бол янз бүрийн мод зодон гахгүй шүү дээ. Түлээ мүлээ хийх чинь би ч одоо бас өвдгөө модонд явдаг байсан. Бацаанууд ч өрөөд болгоно. Тэгтэл харж яд унгаад байсан шүү дээ. Энэ мод нь болно. Энэ болохгүй гэх мод шинжижсэн байгаа зү. Тэг залуу нэг ч гахгүй. Тэг гогшин. Тэгэл одоо ингээ хараад гогшин за энэ чинь нөгөө хөрх яг нас нь болж тэгтэл модон гачсан баг. За залуу мод л аман гадаг байсан. Яа таньс бид нарийн байх. таньс нэг ийм бас томор гэнэ. Би бас яг сайн шиг ингээд улаач болсноор ингээд мэдэрсэн л дээ. Тань бас тийм мэдрэмж төрсөөсгий. Хүний яг амьдралыг хизээсээ эхэлдэг вэ? За та наад чинь бол нэр зөв хүний амьдрал ингээд ухаан гэсэн тийм. Би өөрөө амьдраад болоод байна тийч ингээл яваал гэсэн сайхан л явж байсан. Яг нарийн ухаасаа би энэ онгод тэнгэрээ аваалгаас болдог гэж бодсон шүү дээ. Маш мэдхгүй асар юм байт юм байна. Одоо дөнгөж ухаан суугаад явж нэрээ. Тэгээ бид нар чи болж чинь сайхан л амьдрал явж чинь би. Тий. Би үсэх амьдрал сайхан төрийн хаалган зүтгээд л ажиллаа хийгээд л авдаг цолын аваад ирэн би навал гавь шигмэн навал сайхан өнөртгөн хүүхдүүд өсөл сайхан ирүүл сарвал яваалаа. За ингэ явж байгаа нэг өстэй юу өдүүлээ хүн өстэй хүүхдлэл их юм үзэнтэй гэдэг шиг одоо л би ухаан согж штт чирараад нэг үг байдаг шүү 50 хурж иж 50 жоо 60 хурж иж 60 өглөө гэдэг шиг одоо би нэг 50 гараал энэ жахан ухаан суухад ирж. Одоо 60 гарчлаа. Бас л ухаан сууж л байна. Тэгээс амьдрал их юм үзэн шүү. Ээдээ мэдгүй бид нар ухаарна гэж ярихад би хайдаг шүү дээ. Ухаарна одоо энэ буудлуудын хаванаг л одоо энэс сулцж ижил улам гүнзгий болгож ижил одоо нэг би нэг одоо нэг хэдэн жилийн нэг яадаг. Тэр чил буурлууд маань мэлих л ухаан багт. Тэр буурлууд тэгжиж л ухаар багт. Тэгээс одоо өөрийгөө ухаан суудсан амьдрал тийм үү? Ялах ш. Ухаан суух цагт амьдрал эхэлж байгаа мэдрэмж төрдөг гэсэн үг. Ухаан суух тусам амьдралын нарийн мэдрэмж. Илүү амттай санагдав. Амттай. Чамтай гэдэг чинь үнэхээр амттай. Би одоо ингэж яваал ингээл тавраа үзэхэд ухаан байж сайхан бас ухаанаар л энэ амьдралыг авч явал төр ажил хийгээл сайхан л байна. Баяртай байдаг. Тэрний цан дахиад их маш их ухаан сууж ийж одоо та нарыг өшөө одоо би чинь энэ хүүхдүүдийн насан дээр чинь ингэж явсан одоо энэ хүүхдүүд чинь ийм ухаан ярьж өгөх юм биш гэдэг юм надад соргож өгч шүү дээ. Хэрвээ тэгээ энд тэгвэл би охин төд ухаан хэлж чадахгүй шүү дээ.
Тэр би нэг юм хэлэхээр би буурлага авах нь гэл танд хэлэндээ. Тэр хэрвээ энэ дээгүүсэнд би өөр ухаанаар ярьж магадгүй шүү дээ. Тэгвэл эн чинь шал өөр ухаан гаргаж ирж шүү дээ. Шинэ амьдралыг дахиад шинээр хэлж шүү дээ. Харин тийм яг шинээр хэлж байна. Тэгш шинээр хэлээ энэ хоёрыг зэрэгцүүлээд үзэхээр миний хийсэн ажил амар уугар надад мундагтан боловч энд болохоор жоохон бай. Тийм. Тэр энэ хоёрын ялгаа бол нөгөө тэмээ юм аа шиг гэдэг байна. Тэг ингээд ирэхээр би нөгөө өөрийнх нь тэр төрөнд нь хийж усан туулсан амьдрал одоо энэ яг буурлуудынхаа энэ мундаг сургаалаар яваа. Буурлуудын сургаал байна. Тэгэхээр ухаан суугаагүй л байна гэж боддог шүү дээ. та ингэж хэлэхээр одоо манай цааш тэр юу бол. Би үл тэгж л боддог шүү дээ. Ухаан суугаагүй л байна. Тий. Уг нь амин дэх хүүрэг ухаан сууцгаа гэдэг шүү дээ. Харин арга тэр юмнуудаас нэг арга тагтаг магтдаг нь шүү дээ. Тийм ч бол шин чанар болчиход байгаа шүү дээ. Шин чанар тэр талгын бол харин Хэлчихнэ гэж. яг хөө зүгээр өнгөрөө хэлнэ. Тэгтэл бас нандер нэр яваа энэ стаж ирж шүү дээ. Та нарын насан дээр үлэлсэд хуугуулаа шуугуулаад л явж өстэй зүгээр бараа хамлуу даа хийсэн бас гүгдгчл байна гэл би чинь өстэй мундаг том юм хийцэн гэдэл өстэй өөрөختөө та нар хийгээгүй юм хийц үзэг юм үзсэн гэдээс чинь юу өстэй бүр хэлэхгүй болгож байгаа шүү дээ. Одоо энэ бол энэ мундаг нэр яваа юм. Хээ. тэгээд би л бараг зарилжлаас ахлах та. Мундаг хаа. Одоо ингээд ирчүүд маань 60 гараад ухаан сууж ийн гэж та хэллээ шүү дээ. Яагаад заавал 60 гарч иж ухааныг тэгж аваа? Энэ нь ингэж шүү дээ. Яагаад 60 гарч ухаан сууж ийн гэдэг гэдэг те. Би ухаантай ч бодсон чинь миний ухаан хүчүүхэн байна. Энэ буурлууч ухаан суулгаад шүү дээ. Үгүй илүү юм зааж өгдөө шүү дээ. Миний мэдээгүй юм зааж өгдөө шүү дээ. Би ч 60 хүрсэн 50 хүрсэн гэдээс шүү дээ. Өөрөө их мундаг ухаантай бодоод шүү дээ. Тэгсэн чинь би өөрөө голоод ирж шүү дээ. Хээ би 60 данлууч ухаантай гэдээсэн чинь одоо би бол зүгээр өөрөө ухаантай яриад яах вэ? Энэ буурлаатай ухаан гэдэг чинь мундаг биш тах юм дөө. Энүүгээр би ярьж байгаа. Тийм 60 хүрээд ухаан сууж ийн гэдэг чинь би ухаан сууж шүү дээ. Энэ мундаг мэдхгүй алсар юм байна шүү дээ. Энийг би одоо мэдчих авах гэж явж байна. Тэгэхээр ухаан сууж ийн гэж хэлж болох юм ухаарч байна. Ухаарч яваа. Тэгээ ухаарч яваа. Ухаан сууж ийн гэж болохгүй. Ингээд энэ өгний хэлгүүд хүртэл хөр болж эхэлж шүү дээ. Би чинь өстө мундаг ухаанд одоо барга ач цэгүүдэ гаргацсан та нар өстө хоолд нүргэсэн тус нь гаргачихсан та нар биеийн дааж одоо жаргуулсан би юу л одоо юу мундаг ухаант юм ирээдсэн чинь өстө хаажгүй явж ирсэн юм. Одоо л энэ ухаан гэдэг чи одоо мэдэрч явж шүү дээ. Танд одоо амьдрал хэр амттай санагдаж байна? Ер нь бол аль ажиллаа амьдрал сайхан. Өмнөх амталж амттай байсан. Харин өмнөхөөсөө энэ надад илүү амьдрал өгөөд гэж зүгээр ахын өрөнд бодол шүү. Тэрнээс би өмнөх амьдралынхаа тэр үсгээгүй. Тэгэхдээ надад ухаагч юу гэж байна? Би ухаан мото явсан мэн явцсан байна. Тийм үү? Явцсан байна шүү дээ. Адаглаас төрөл би ярьсан шүү дээ. Ийм ам бүлтэй байж байгаа нь би хэрвээ би энэ бурлууд ухаан гацсан эсвэл миний ага өнөөдөр энэ харна гүйлвч шүү дээ. Тэгэхээр ухаан туцсан шүү дээ. Энэ мундаг нүг сурчгүй яасан гэж би боддоо шүү дээ. Тэгэхээр чи мундаг ухаан л ахгүй. Тэр би бол одоо өмнөхөөр сайхан миний амьдралд сайхан хүнэтэй тэр явж байгаа. Авдаг юмнуудын авал цол юм би навал сайн галалцал одоо ёстой онгод ингэ аваагүй та авцсан юм шиг явлаа шүү дээ. Энэ авцсан юм шиг явж байгаа чинь миний буурлуудын л бас хачгаа яахгүй юу. Хамгийн гол нь үлгийдүүлж аавна гэдэг чинь чухал юм байхгүй. Хүмүүс тайс бас их уран зэрэг аваасаа гэдэг үднэс би саяхан 2 асуултыг асуусан. Тийм. Баярлалаа. Сайхан байна. Дөнгөж гоё. Тэг 40 хүрчиж амьдрал нь дуусч байгаа юм шиг юм шинээр хэлдэггүй. Шинээр хэлсэн шүү дээ. Тэгтэл
та 60-тай хэрнээ амьдралыг дөнгөж ингэ шинээр эхлүүлж байгаа энэ ирч хүч цаашид юу тохиолдохыг хинч мэдэхгүй. Хинч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр шүү англи ямар баялаг сайхан масалж байгаа ирмэр хурж байгаа зурж байгаа сууч. Одоо би ингэ бодод 40 жил явгнэ. Тэгэхэд би 40 жил явсан хүний амьдрал би яагаад гүцэхгүй гэж. Тэрний төлөө явах хэрэгтэй. Тэгэхээр бид нар чинь нөгөө би тэгэд бодоод эхэлчихсэн. 60 хүрсэн, 50 хүрсэн. Заад бол үгүй шүү дээ. Тэгээд ирэхээр чи би тэнэг байгуу. Тэр өөхөн дээр наст нь хотлоо хий. Нас ч тоо. Тэрүүгээрээ хязгаарлагдаад тэрнээс цаашаа тэлэгдэх юм байх чинь ухаараагүй л шүү дээ. Тэр одоо л ингээд ирэхээр ухаан суугаад ирж байгаа зү би. Цэргийнх нэг өөр юм байна. За би энгийн энэ төр л ороод үзье тий. Чүнэн эхэлж шүү дээ. Тэгэхээр би цаашаа бас явд үзмэр шүү дээ. Суралцах юм байна шүү дээ. Таньсан суралцсан шүү дээ. Тэнд хүрээд зогсож чинь биш. Тэр насыг хүрчүүл болчихно биш. Сурал хэрэгтэй. Эрдэм оройгүй тий. Эрдэм оройгүй. Эрдэм оройгүй. Эрдэм л ямар ч оройхгүй шүү дээ. Явчлах хязгааргүй шүү дээ. Гэхдээ бодоод үзэлтэй. Эрдэм оройдсон энэ буурлаад энэ дэшиг ингээд одоо хүртэл байж байгаа. Утартаад. Тэр монд тэлж байгаа тэр хайртай. Шүү дээ. Дэмэрэг. Би бол оройдож хэлэхгүй. Яваал. Өндөр дэшэл авирах байвал авирээд. Тэстэ тэнтэй ярилцаад өнөхөр гоё эрчүүд бас их сонсоосоо гэж бүр хүсмээр үлгэр дөрөөл аваасаа гэж бодмоор ярилцлага болж чинь тэгээд бас таньс нэгд асуусныг энэ яриаг өрнүүлснэг эмэгтэйчүүдтэй л маш их ярилцдаг юм бас суралцж авахд бол эмэгтэйчүүдэд зөндөө юм байждаг. Таны хувьд эрэгтэй хүүхдийг юу яаж хүмүүжүүлэх тийм та арга ухаан маш олон эрчүүдтэй олон жил ажиллаа, удирдлаа. Хүнийг юу н хүмүүжүүлж болдгоо. Одоо ингээл хүмүүжил чухал гэл их ярьдаг штэ. Аав ээжийн хүмүүжлэгийг хилээд байна уу эсвэл ингээ насанд хүрсэн ч гэсэн бас хүмүүжиж болох уу? Би бол боддоо штэ. Хүмүүжил гэдэг бол аав ээжээс эхлэн. Тийм ээ. Одоо хийвлээ сунаар тэгэл ээжийн хайраар одоо ингээл ээжийн их хүн хайрлж чинь, аав хайрлж чинь. За ингээд томллоо тийм ээ. За ингээд ирэхээр ээж аавын хайр халамж, хайр, сургаал тэр бүгд хүүхд хүмүүжнэ. Эхнээс нь яаж сургана яг тэрүүгээр л явна. Дээрээс нь хувь хүний өөрийнх нь ухамсарын асуудал. Суур нь бол яг суурийг тавьж өгөх нь бол ээж аав. Ягар байхгүй. Тэр хүмүүжил. Одоо жишээлх юм л таны ээж аав сайхан хүмүүжилтэй хүн байгаад сайхан ухаантай, ухамсартай хүн тэгэл хүүхдэд зөв хүмүүжүүлсэн. Тэгээд дээрээс нь миний охин хүүгийн хүмүүжил зөв өөрийг нь зөв аваад явах юм бол ухамсараас л явна. Зарим нэг хүүхдтэйгээд ингээд олон янзын шалтгаан байдаг баг. Тэгтээ бол хов хүний бас нэг төлөвшөл хүмүүжил ухамсарын асуудал. Зөв ингээл олон ирчүүдийн дунд явдаг л доо. Явсан олон аав хүүгч байгаа, олон ээж хүүгч байгаа. Тэгээд сантай муутай аль алинтай л би хамгийн гол нь тэр хүнийг ухааруулахад тэр хүн ёсчааг энэ хүмүүжлийн талаас нь сайн судлах хэрэгтэй. Гэртээ ямар хүмүүжил. Би бол ингээл сандар маргатай олон хүнтэй харьцсан шүү дээ. Тэгэхээр тийш за энэ хүмүүжил аав ээж нь ямар хүмүүжилтэй. Ямар амьдралтай юм бэ? Яаж явсан? Олон талаас үзсэн л дээ. Маш олон талаас сэтгэл зүйн талаас нь үзсэн. Тэгээд хувийн одоо хүмүүжил, гэрийн амьдрал, ер нь гэрийн амьдрал маш их нарийн штэ. Хөөрхий зайлал сэтгэл санаагаар үж юм. Үчирөөс юм. Хаа өөр явсан
тийм ээ. Зарим нь бүтэн чөрөөсөн байж байгаа асрамжаар явж ирсэн юм уу? Тэгээ гараад ирвэл бас нэг өөр тийм. Тэхийн тулд хов хүнтэй турж ажиллах гэж байна. Ховдөл их турж ажиллана. Би бол одоо ингээл юу чинь цэрэг мэрэгний офицеруудыг чинь нэг ажлын алдаа хийчих чинь чинь аав шиг зовдөг шүү дээ. Ажил хөгжлөх шүү дээ. Ах амьдрал нь байна, хүүхэд нь байна, эхнэрүүд нь байна тийм ээ. Аав ээжүүд нь байна. Тэхийн тулд алдахгүй хүний төлөөлөх явах хэрэгтэй. Чин сэтгэлээс л явах хэрэгтэй. Хаарвал санаж болохгүй. Тэгээ энэ ч миний юм өлөрсөн байж магадгүй шүү дээ бас. Ингээ сайхан сэтгэл гаргаад ингээ бодохоос надад гоё ирж байгаа л гэж би боддог шүү дээ. Тийм. Сөрөм үжил гэрээс гав. Тэгээд хоёрдугаар хов хүний том хонсраа асуудал. Ер нь бол тэгээд нэг 15 6 хүрээ суурийн тавьсан юм чинь тэр хүн сорьролж явж шít. Би бол одоо тэгж л бодож шít. Миний аав чинь суур тэгээд тэр суураар л би тэгэл ингээл гадаад татаж өгч юм аавыг дагуулсан. Энэ суураар би хүмсүр гэрүүл баган энэ багны ингээд тэгшлээд өгсөн ч юм тэрүүр ингээд нэг өөрийнхөө ухаанаар ингээд яваад болчихлоо гэж байна. Энэ нэг яг сөргөлж байгаа биш үү заяа. Одоо ингээд эцэг хийх үйлчлэгээд орхичоод хин нэгэн одоо нэг хариуцлага хүлээхгүй зүйл эцэг их л хүмүүжүүлэх ёстой гэдэг ойлголт гарч ирж байна л да. Тэгвэл эцэг ихийг хүмүүжүүлэх нь бас болчихж байгаа үст тий. Яг энэ чинь юм штэ. Эцэг их хүмүүжүүлж чинь эцэг их нь бас хүмүүжлэхгүй байвал яах вэ? Тий. Байна штэ үнэндээ. Би үл яг зүгээр ингээд тулгуурлаа ингээд өөрийнхөө аав ээжийн хүмүүжлэг ярьчлаа л да. Зүгээр хүмүүжүүлгүй түрүүн би нэг жишээ яг гэдэг яг нэг асрамжийн газар явж байгаа тийм ээ. Тэгээд хүмүүжүүлэх нь аав ээж нь байхгүй учраас тэр жаахан бас тийм хүмүүжил байнад олны донд хүүхдүүд байгаа юм чинь тэр талаасаа бас хүмүүжиж гарч ирээгүй төлөвшөөг юм чинь алдах тохиолдол байна. Зөвхөн миний хувьд бол 18 нас хүргээд 10 дугаар 12 дугаар анги төгсчлөө. Тэр биеийн дараа аваа явна шүү дээ. Тэр суурийн тавиад өгсөн юм чинь хувь хүн ухаантай бол тэгэл аваа явчихна өөрийгөө. Хов хүний хүмүүжил байгаа жаахан өөрийнх нь ухамсарын асуудал тийм байх юм бол аавч цам, ээч цам, өрөөч цам. Тийм шүү дээ. Гэрийн хүмүүжил гэдэг нь бол би яг нэг сайн талаас нь ярьчлаа. Бас хүмүүжил юм да аав нариг өгдөг, ээж нариг өгдөг юм уу, үгүйс аав нь булгаач юм уу тий. Үгүйс дээрм хийдэм, үгүйс шоргонгор явсан юм тий. Тэгэх юм бол тэр талд хүүхдүүдийн хүмүүжил алдагддаг. Гэхдээ тэр хүүхдүүдийн хүмүүжил алдагдах нь хүүхдийн буруу биш байхгүй юу? Баг байхад аав чинь өөрийнх нь одоо ухамсаргүй доголддог байсан учраас хүүхд тийм л байна. Орчиж байгаа байхгүй. Хүүхдийг хэзээ ч буруутгах болохгүй. За танаас асуухад хүнийг юу нь яаж таньдаг вэ? Танад бас тухайн хүнтэй тань хөрлөх дайсан гэж юу байдаг уу? Байдаг бол хинтээ яаж нөхөрлөхөө мэдхүү. Дайсан хэрвээ байдаг бол яаж дайсныг мэдхүү. Наад чинь үлдэх их найрч хүн тань гэдэг бол. За тийм юм танихгүй. Яг зүгээр ерөнхийд нь яг энэ ямар хүн бэ? Ямар хүмүүжлтэй юм бэ? Тэ? Ер нь цаашаа одоо ингээд одоо яваад байвал алдаад байх юм уу? Август ингэчүүл энэ хүн ухаарч юм байна л гэдгийг л одоо ойлгож байгаагаас яг хүн тань гэдэг бол тийм амар хэлээд байх биш таханд. Тийм. Яа, ийм үг хэлэг юм байдаг юм байна. Яг зөв хүнийг тань тийм амруу гэл ингэ. Зөв миний зөв өөрийн бодлоор бол хүн тань гэдэг нь одоо жишээлх юм бол
би нэг хүнтэй уулзлаа тийм ээ. Тэгээ ингээ хараад за энэ нэг ийм характертай юм байна да. Энэ характераа одоо ширүүн огцом ууртай ч юм уу тийм ийм хүн байх юм бол зүгээр за нэг тийм дал гэж л энүүнийг л зүгээр төр зур гүн биш шүү. Зөв өөрийн ойлголтоор тийм ээ. Энэ ингээд ийм догшин нүгээрээ явах нь алдчих юм байна гэдэг юм уу те. Энийг нэг жаахан ингээд авчвал арай бас зангаацсаад зөвлөмөлч юм даа л гэдэг талын л одоо тань гэж бас асар тийм юу шүү дээ. Яг тань гэж үлаагаа нь бол их чадахгүй. Тийм. Яг наад чинь бол юм хуулиа за энэ ингэсэн та тийм хэрэгцсэн байна. Одоо та тэр таслаа гэж. Яа тийм гэж байгаа бол цаана юу вэ? Итгэл байгаад байгаа болохоо тэгээд нү. Хүн итгэл байна. Жишээлх юм бол би одоо таны хараад тийм ээ. За энэ ийм хүн байна да. За энэ ингүүл энэ ишин агчин да гэдэг ингээд нэг хүний хараад бас нэг өөрөө үрдэн штэ тийм ээ. Тийм би үрдэл дүгнэлт өгч штэ. Танд үл дүгнэлт өгөөгүй шүү. Тийм ээ. За энэ нэг над миний нүдэнд ийм дүлгөө ийм хүн байна да. Тийм ээ. Миний дүшс өөрөө нэг хүний хараад тэгдэгтэй тийм ээ. За энэ атал нацс ажил авахгүй л ингээд хүнээс судлаа штэ. Тэгэхээр чин за нэг энэ ажлыг энэ хүн хийчих юм байна да гэдэг чинь бол дүгнэлт. Тийм ээ. Бүр чааш нь хүний өстөд дүгнэл гэсэн шүү дээ. Би үл тэгдгийг зүр хүнийг бол өстөд яг тийм гэдэг ингээд дүгнж хэлэх юм зүгээр яах вэ? Зүгээр хүнээс судлаад ингээд харах бол за энэ нэг ийм ажилд авчвал энэ хүн энийг хийчих юм байна да. За энэ нэг мөрдөн хийчихвэл ээдтэй мэлээ бас чамбай мэлээ үнэнч янз бүр юмд холбогдчихгүй хийчих юм байна да гэдэг. Ингээд дүгнэлт гаргадаг хүн би. Тийм дүгнэлт гаргадаг хүн би. За энэ ширний ажилд хийцэхгүй шүү. Ээдтэй бол та. Тэгэхээр бас тийм зөв дотроо тийм дүгнэлт хийх юм бэл. За хүнийг үл яг чисто тийм сайн чи тийм үү гэж болохгүй шүү дээ. Хүн сайн хүн алддаг. Хүн ухаарад сайжирдаг. Тэмчээс бол энэ ус сайн гэж. Зөв миний хувь хүний хувьд бол тэгж ахмалдаг байхгүй. Би ер нь үрдэг дүгнэдэг. Тийм. Яг миний итгэлийг аваад тэгээд ингээд за энэ чинь хий чин да би итгэж чинь гэдэг бас нэг хувь хүнд итгэж штэ. А миний итгэжсэн танд бас итгэхгүй мах та итгэхгүй ч магадгүй штэ тийм. Тэгэхээр арай л таах. Тэр нийтлэг нийгмийн бас нэг юм байдаг штэ. Хүмүүсийг нөө за энэ хүн бол яг ийм гэд тодорхойлцдог дүгнждэг гэсэн. Тэнгүүд тэр дүгнэлт тодорхойлтоос нөөр авир өөр үйлдэл гаргаж чад нүс сэтгэл дундуур гонсоочдаг. Тэгэхээр харин ах нь хүнийг шууд дүгнж чаддаг гэдэг чинь тэр байхгүй байх юм даа. Тийм. Одоо шилэн би түрүү жишээ авсан шүү дээ. Миний 100% итгэж яхад тань дээр ингээ атсан чинь том болно шүү дээ. За та надаас илүү дүгндэг байж болно шүү дээ. Аха надад тийм таалагдаад шүү гэдэг юм уу тийм ээ. Яг миний дүг хэлдэгцүү. Тэнс хүнийг бол сайгст дуурт хэлий дэрэг. Тэгэхээр хүн төлсөд дүгнэлт гэдэг бол яста ажиллаж байгаа л яста тэгэл алдвал одоо буурлууч алдахгүй зүйлийг дэмнээл тэгэл явахгүй бол за тэгэхээр эндээс бас харахад таас хүнийг алгачилж үздэггүй хүн ер нь аль цэцэг төрж болно гэдэг хүлээн зөвшөөрөд энэ хүний хүлээн зөвшөөрч чаддаг тэг бас онгодын өвгдийн тэр их ухаан танд сайнсаг мэдэрч ин л да нэг тийм дээрээс ингэж яг л өвгд шиг ингэж л харж байгаа мэт санагдаж байна. Би бол ер нь бол ингээл өшөө надад ухаан суулгаж ирнэ да миний буурлын өвгдөд. А ер нь бол миний хийсэн ажлын мэргэжил нэг тийм. Хүнийг ингээд нэг ажилд авдаг тийм ээ. Тэгээ бид нар ч одоо ингээл мэргэжлийн дагуу хүнийг авна шүү дээ бас. Өөрөөр нь талын дараа сонгож авна шүү дээ. За энэ хүнийг танд ажилд оруулах гэсэн шүү.
та судлаарай гэж. Тэгээ бид тэр үнийг бас судлах гэж үзнэ те. Тэгэхээр бас миний мэрэгжлийн чи юм байна. Нэг орлогод хийж бас юм байна. Энэ бол аль тал нь л байна. Ер нь бол буурлууд байна л намайг төрөө харан болгосны хүчинтэл би энэ усыг ингэж таньж сонгож авдаг нэг өөрөө чи хэлдгэр энэ буурал надад юм хэлээд штэ л гэж боддог штэ. Ингэж байхгүй. Тэш. Хэзэж муу юм ба. Муу амтгч хэзэж байхгүй. Таньшиг яаж би нэг хэсэг доогонд ордог гэсэн шүү дээ. Сүн цагаан сэтгэл гэж байна. Нэг хэсэг шоогонд орсон шүү дээ. Усад та дандаа сүн цагаан сэтгэл гэх юм. Ээдээ хүнд нэг муу юм санаж болохгүй. Юусэн юм санаж л болохгүй тэр сайхан сүн цагаан сэтгэл. Тэгээд би хамгийн гол сэтгэлээр ихгүй явах хэрэгтэй юм даалгаж бодсон шүү дээ. Тэгээ одоо би бодоод байсан чинь нэрэн л та энэ сөрөг мөргө яриад байна. Энд чинь юм биш дээ. Би энэ чинь тэр нуулт өнгөтэй сөрөг энерги тэр тийм айхтар байдаг бас мэдтгүй л хэлсэн шүү дээ. Тийм. Хийсэн чинь үгүй юм бэ. Харин одоо би үрд баярлаад яа тэр үгийг би тэгээд тогтоогоод авцсан. Сүн цагаан сайхан сэтгэлгээд тэгцээ. Тэр мө борлол минь амнаас гарч ирсэн байна. Тийм. Баярлалаа шүү дээ. Тийм. Дотроо тийж баярлж. Одоо энэ борлолд яснаас хашид би дотор тийж баярлж авч үүргээ бас баярлуулад идэх болсон шүү дээ. Тийм. Тийм ээ тий. Одоо ямар үгэн дээр анхаарлаа хандвал яг тэр үгийг нөгөө хоолж ш тий. Багш яриад байгаа үнэн байхгүй юу? Үг гэдэг бодлоос илүү өгдөжлээ байхгүй юу? Яг багш хэлээд дууссан. Яг л үнэн байх таахгүй. Би энд хурцч ухаарч штт. Багшийн үгнээс. Тэрс би бас боддог л штт. Бодол тийм. Үг нь илүү бодол өгсөн чинь энэ бодол одоо би энэ тэр хүүхдмөхтэй үлээгээл ингээд миний бодол аваа яваад гэсэн юм гэж боддоо шүү дээ. Тийм бодлын хүч. Тийм. Тэгээ бодлын хүч гэдгийг би одоо чагалж мэдэрч шүү дээ. Тийм миний нэг хэлэлгэн дээр хүн их жаргас ч ухаарахгүй явдаг. Тийм энэ ухаан надад маш их юм ойлгуулж шүү дээ. Зөвхөн энэ үг затгал ухаараагүй явсан юм байна даа л гэж бодож шүү дээ. Сонсож байгаа хүмүүс бас танд гоё хэлэх тийм үү одоо хуучин бол тарин гэж хэлцдэг байгаа тий. Хуучин бол тарин гэж хэлж болохоор тийм одоо өгнүүд танд байдгүй. Сая хэлэлттэй сүрэн цагаан сэтгэл гэж хэлтэлээ явах юм бол бас тэр хэлсэн үнийхээ эрчмэнд их сайхан тий би тэр эрчмээр л яахгүй өтгөх хүрсэн багт байж бодсон шүү дээ. Тэгэхээр би энэ үе чинь би 60 гартлын энд орж ирчих би тэр бодоо өгсөн шүү дээ. Тэр одоо бодож шүү дээ. Тийм. Тэгэхээр би ухаараагүйсэн баг. Нэг хүн 50 за хүн 50 хүрэл 40 ухаарчлаа гэдэг. Тэгээ би өөрөө тэгдэг бод би ухаараагүй байна. Би 60 хүрчээд ухаараагүй байна л гэдэг чинь энэ багхгүй. Тэр энэ өгний ухааныг би мэддэг байсан шүү дээ. Уг намд ухаарсан. Ухаантай явал гэдэг хүмүүжлэр бодод. Тэгэхээр сүү гэдэг сүүн цагаан сэтгэл гэдэг чинь бас мандах ухаан байхгүй. Тийм ээ тий. Мандах ухаан. Тэг одоо ингэж бодоод сүүхт мундаг шүү дээ тий. Бүх юм ингэж цагаар болчих шүү дээ. Харин цаг болчих шүү дээ. Тэгээд энэ бол хин сүүш хин сэтгэж аахгүй. Ярахаас үлмээр. Их гэдэг юм лээ бацраас. Мундаг ухаан. Аа. Зү яг ир мундаг ухаантай байх л да. Би өөрөө л тэгж бод. Их хүн шиг л байсан нэр. Би тэгж зайлуулж бод. Их хүн мундаг. Аа. Авч мундаг. Тэгтэл хүн тэгж хүний хэлээдээ бий болоо. Тэгээд аймааруулаад, тэгээд гаргаад, тэгээд тэр цагаас өсөөгөрөө амлуулаад ингээд. Мандагчтэй. Ярих байхгүй.
Дэлхий дээр ганц л зүйл хайр бүтээгдэж үйлдвэрлэгддэг гинэ. Тэр нь сүү. Тийм. Тэгэхээр л арга байхгүй шүү дээ. Миний сүү хэлж яах вэ? Тэгэхээр хүн сүн цагаан сэтгэл байх хэрэгтэй. Энэ үнд. Сүн гарахгүй ч. Тэгэхээр сүн цагаан сэтгэл байх хэрэгтэй. Битгий. Энэ сүн цагаан сэтгэлээр хүн тэжигдэж. Би үгүй хөрлөж байна. Сүүгээр маш их цэвэрлэг хийдэг. Тэр сэтгэлийн бодлоор би хийж чадсан шүү дээ. Хинл яваад байсан байна. Би мэдэхгүй байгаад байж. Уламжлалт 5 хүчний нэг нь сүү бэждэг тийм. Саран сүүн ихт. Тэгээ мэдүүлж сүү хэлмэл тийм. Гой шуус. Юм гэдэг ийм мундаг ухаан гэх. Бодогда. Бид нар чинь сүүгээр л хүсэлдэг. Ерэн тэгэл юм. Суугаад ирч. Нэрээ мэдэрт юм байна. Их чим боддог. Хургуулдаг. Тэгээд зүг бурууг нь шүүж, томгаах гэж үздэг юм бол гэж. Заахан дотоод тийш боддог шүү дээ. За сүүлийн яриг танд үлдээ. Танд одоо яриаг үлдсэн зүйл байвал бас хэлхийг хүсэж байгаа зүйл байвал за би чинь та тэрүүлсэн эдийн хөгтөрөөсөө хамт олондоо багштай энэ хамт олонтоо талархаж өгдөг яг маш их баярлалаа. Намайг одоо ёстой нэг ээж аавшин би төрүүлсэн тийм ээ. Ээч мэн үлгийдэж авсан, ааш мэн үлгийдэж авсан багш нартаа түүнэлдээ юм бүх багш нарт талархлаа. Тэгээд ирээвлээ ажил сайн хүсье өшөө эрдэм сураарай гэж хэрэг та. Тантай ярилцахад маш сайхан байлаа. Их зүйлийг танаас ухаарлаа. Ямар их хайр инэрлийг мэдэрлээ. Тэгээд маш их танаар бахархаж байна. Маш их тийм орон зэрэг бас ирж байна. Энэ гой хайрыг л төрөмсийнх нь өгсөн надад. Энэ гой хайр, энэ бүх юмыг л миний хамт олон намайг ингэж баярлуулж байгаа. Үнэ энэ үлстэй яг сарыг ганц үг хэлээ. Яг үнэ. Үнэхээр гоё. Сайхан хамт оллоо. Цэргийн улсууд чинь тушаалаар явдаг. Хайр гэдэг юм мэдэхгүй шүү дээ. Тэ. Хайрладаг маань хүүхдүүд ихнэр. Одоо ийм сайхан хамт олон байна. Гэтэ ингэж бүтэж үлгийдэж авч энэ сайхан эрдэм номны үсгийг зааж хөлийн төрөнд гарын ганцхан төгрөж байгаа. Та нар байна. Манай багш нар. Үнэхээр стааш гэж гоё багштай би талхаж яваа. Тийм учраас би хүн 60 хүртэл ухаардаг юм байна гэдгийг хэлээд байгаа юм. Би одоо л ухаан сууж шүү дээ. Энэ сайхан өсөлтөд үлгийдүүлж аваа. Тэгээ энэ дүн амьдрал янз бүр гутрах, гундах, зовох, жаргах тийм ээ. Аль аль нь л байдаг. Гэхдээ бас хүн ч хүн цоглолтын гэл би орсон. Ганцхан алдаа. Өстэй нэр. Би бас нэг ах дүүнэр өндөр хайраар л явсан юм байна. Тэгэл өндөр настай болол маань унаал тэгэл үгүй нэг ихээсээ хоёулахна. Тэгэл ингээл яваад байгаа. Тэгэл ганцхан алдчихж байгаа хүн чинь шоконд орчдөг юм шүү дээ. Яаж өөрөө өдөртөө юм бэ? Ганцаараа би үлчижлаа шүү дээ. Маргачтай би хорвоо амьд яваад хэрэж байгаа юм. Өөш гэж бодчихсон. Би тэгэл унтсан явтал намайг энд үлгийдэж аваад миний буурлд намайг үлгийдэж өгөл буурлууд жавал ингээл сайхан одоо гоё иргэд нөгөө сүн цагаан сэтгэлээрээ би иргэд амьдарч шít. Дахиад залуу хүн болоод амьдарч шít. Тань зүгээр ингээд дандаа ингэж юм гал мэдэрдэж тэгээд байна. Тэгээд талархлаа. Гал ах бидний очиж тэгээд амжилт хүсье. Тэрээс хамтдаа би баярлж явдаг. Юу өглөөс би баярлж шít хамтдаа. Сайхан. За баярлалаа. Мэдээж сууч гоноо яваад яах юм. Тийм шүү дээ. Тийм.
За талархлаа. Тэгээд подкастыг энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй.